За сайн байцгаана уу? Твших ангийн анги удирдсан багш нараас суралцагчдынхаа энэ оны болон өмнөх онуудын жилийн цэндэн үнэлгээг хэрхэн татах заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг хүргүүлж байна. За тухайн анги маань твших анги учраас төгсөл твшилт зэсний твшилт зэс рүү ороход энд хичээлийн дүн гэдэг зэс харагдаж байгаа. За хичээлийн дүн зэсээр дарахад судалгадахууны үнэлгээ татах гэсэн зэс рүү орно. За энэ хэсэгт танай ангийн нийт суралцагчдын овог нэр болон эргээсрийн дугаар харагдана. Суралцагч болгоны арталт дүн харах, дүн татах гэсэн хоёр талбар харагдаж байгаа. За суралцагч тус бүрээр дүн татах гэсэн үйлдэлийг хийхийг анги удирдсан багш нар маань анхаараарай. За энд бол өмнөх онуудын болон энэ оны жилийн эцсийн дүн үнэлгээ эсэсээс татагдаж орж ирж байгаа. Тэгэхээр нийт 43 суралцагч дээрээ багш нар маань 43 удаагийн давтамжтайгаар энэ үйлдэлийг хийнэ гэсэн үг. За ингээд нийт суралцагчдынхаа дүн үнэлгээг татаж дуусны дараагаар нийт дүнгийг харахыг хүсвэл дүн харах товчлуур дээр дарж болно. За эсвэл энэ бүгд товчлуур дээр дарахад нийт ангиуд чагсаж харагдана. Тухайн суралцагчийн зөвхөн 1-р ангийн жилийн эцсийн дүн үнэлгээг харахыг хүсвэл 1-р анги дээрээ 2-р ангийг харахыг хүсвэл гээд ингээ анги тус бүрээр нь шүүлтүүдэд харах бүрэн боломжтой. За ингээд нийт суралцагчдынхаа жилийн эцсийн болон өмнөх хичээлийн жилийн эцсийн дүн үнэлгээг татаж дуусны дараагаар анги удирдсан багш нар маань дүнгийн нэгтгэл зэс рүү орно. За энэ зэс маань одоо ямар учиртай зэс вэ гэхээр өмнөх хичээлийн жилийн эцсийн дүн үнэлгээ дутуу байгаа хэсгийг шалгадаг. Хэрвээ дутуу байвал энд мэдэгдэл гарч ирдэг зэс байгаа. За тэгэхээр суралцагч болгоны арталт шалгах гэсэн товчлуур харагдаж байгаа та нар дээр. За би болоод ирэхээр бүх суралцагчдыг шалгачихсан учраас үйлдэл маань амжилттай дүүргэсэн төлөвт орчихсон байгааг анзаарж байгаа хаа. За суралцагч тус болгоны арталт харагдаж байгаа шалгах товчлуурыг дарж суралцагч тус бүрээр шалгаж болно. Эсвэл бүх суралцагчдыг шалгаж болно. За бүх суралцагчаар нь шалгахад 43 суралцагчийн дүнгийн нэгтгэл амжилттай бүртгэлээ гэсэн мэдээлэл гарч ирж байна. За энэ бол зөвхөн энэ хичээлийн жилийн эцсийн дүн үнэлгээг анхаарах хэрэгтэй. Анги удирдсан багш нар маань хичээлийн тоо болон дүнгийн тоо хоёрыг хооронд нь тэнцвүүлж сайн анхаарах хэрэгтэй. Хичээлийн тоо 21 бол дүнгийн тоо 21 бас байх ёстой. Тийм учраас анги удирдсан багш нар маань заавал судлах хичээлийн дүнг хадгалаад эсэс рүү илгээсний дараагаар мөн сонгоны хичээлийн дүнг хадгалаад эсэс рүү илгээсэн байх шаардлагатай шүү. За ингээд энэ тоо тэнцсний дараагаар эсэс рүү илгээх товчлуурыг дарахад энд тухайн суралцагч дээр өмнөх жилийн эцсийн дүн хэрвээ дутуу байвал энд суралцагчийн нэр болон дэлгэрэнгүй тайлбар дээр тэддгээр ангийн тим хичээлийн дүн дутуу байна гэсэн мэдээлэл гарч ирдэг. За хэрвээ ийм хоосон гарч ирвэл өмнөх жилийн эцсийн дүн үнэлгээ бүгдээрээ бүрэн байна гэж ойлгоод та нар маань цаашаа твшилтийн бүртгэлээ хийж болно. За жилийн эцсийн дүн үнэлгээ хэрвээ дутуу байсан тохиолдолд дутуу дүнг хэрхэн оруулах вэ гэдэг заавар зөвлөгөө өгсөн бичлэгийг та нар маань дараагийн бичлэг болох төгсөх анги дээр хийсэн бичлэгийг үзээрэй. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа.